Сайн байцгаана өрхөм үзэгчдээ та бүхэнд орой минь хүргэе. Эрдэнэ телевизийн 5 гарагийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээгээ танилцуулъя. Орхон аймгийн гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж бизнес эрхлэгчдийг дэмжин хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Орхон аймгийн засаг даргын тамгын газар Эрдэнэ төлөвлөртэй хамтран бизнес форум Эрдэнэт 2017 чуулганыг өнөөдөр Уур хачин соёлын ордонд зохион байгууллаа. Энэ тухай мэдээллээр 5 гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Орхон аймгийн засаг даргын тамгын газар Эрдэнэ төлөвлөртэй хамтран аймгийн гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж бизнес эрхлэгчдийг дэмжин хөрөнгө оруулалтыг татах зорилгоор бизнес форум Эрдэнэт 2017 үйл ажиллагааг зохион байгууллаа. Бизнес форум Эрдэнэт 2017 үйл ажиллагаанд бүгд найрамдах Хятад ард улсаас 38 төлөөлөгч, Оросын албаны улсын Улаан хувьд хотоос 6 төлөөлөгч, Канада улсын төлөөлөл 4 зочин, бүсийн аймагуд Орхон аймгийн 350 гаруй бизнес эрхлэгчид оролцож байгаа нь цаг үеэ олсон цаашлаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс томоохон үйл ажиллагаа боллоо. Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Батлууд форумд оролцогчдод баяр хүргэн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүний дараа Монгол Улсын их хурлын гишүүн Сод Илэг, Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрвлаваг, Монгол Улсын хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Онон, Эрдэнэт төлөвлөрийн ерхий захирал Бадам Сүрэн болон бусад төлөөлөгчд үг хэлж баяр хүргэлээ. Монгол Улсын уул уурхайн салбар өнөөдөр улсын нийт экспортын ил шахан хувийг гаргаж байна. Энэ сайн нөгөө талаас улс орн маань ганц эрдэс соёлыг уул уурхайн салбараас хамааралтай байна. Энийг бид манай Эрдэнэт хот Орхон аймгийн хувьд ч, Бүс нутгийн хувьд ч, Монгол улсын хувьд цаашид аль болохоор бусад салбаруудаа төлхөө хөгжүүлэх ийм зайлшгүй шаардлага байна. Энэ утгаараа Эрдэнэт төлөвлөр юуны өмнө Орхон аймагтайгаа Дархан уул аймаг, Булган аймаг, Төв аймаг, Сэлэнг аймаг, Хөвсгөл зэрэг аймагтайгаа хамтарч ажиллах энэ уул уурхайн үйлдвэрлэлийг жинхэнэ зөв хөгжүүлэх ерөнхийдөө миний зүгээр ойлголтоор бол уулын баяжуулах Эрдэнэт төлөвлөр бол Монгол улсад томоохон ашигт малтмуулын ордыг тэр дотроо стратегийн ач холбогдолтой ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад яаж ажиллах ёстой юм, яаж Монгол улсынхаа онцлогийг бодох ёстой юм гэдэг жишг загвар гэж ойлгож байгаа. Бүсчилсэн хөгжлийн бодлого болон орон нутгийн хөгжлийн бодлого, үйлдвэрлэл үйлчлэгээ дэмжих талаар төрөөс баримталж байгаа бодлого шийдвэр, цаашдын зорилт, Хангаан бүсийн тулгуур төв, Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвийн танилцуулгыг форумд оролцогчдод хүргэлээ. Түүнчлэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар төлөөлөгчид санал бодлоос солилцож, эдийн засгийн шинжилэл, хөрөнгө босгох боломжийн талаар зөвлөлдлөө. Бид манай гадаад хамтын ажиллагаатай улс орнууд, хотууд гэх юм бол маш олон байдаг. Тэгэхээр эдгээр улс орнууд одоо хотуудын хамтын ажиллагааг бид эргэж түүхээс өхөөд үзэх юм бол за хоорондоо одоо нэг цөөхөн тоотоогоор айлчлах төдийдл үйл ажиллагаа бол ер нь үргэлжилж байсан юм дүр зураг бол харагдаж байгаа. За бидний тавьж байгаа зорилго бол эдгээр хамтын ажиллагаатай одоо хотуудаа, улс орнуудаа одоо хамтын ажиллагааг нь жинхэнэ одоо бодит үр дүн гаргаж ажиллахад л одоо чиглэгдэж байгаа. Орхон аймгийн хөгжил дэвшил төдийгүй цаашлаад Монгол улсын хөгжил дэвшилт бизнес эрхлэгчдийн хувь нэмэр асар их байдаг. Монгол улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Эдийн засгийн хямралаас ангижран мөнгөний урсгалыг гадагш гаргахгүй байх нь хямралыг даван туулахад ихээхэн ач тустай. Иймээс дотоодынхоо бизнес эрхлэгчдийг дэмжиж хөрөнгө оруулалтыг татах нь чухал гэдгийг өнөөдөр болсон форумд онцоллоо. Эрдэнэ телевизийн мэдээллийн хөтөлбөрт хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Эрдэнэ төлөвлөрийн техникийн хэлтсээс 2017 оны ажлын зорилго зорилтоо тодорхойлон ажил хэрэг болохоор нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Эрдэнэ төлөвлөрийн үйлдвэрлэлийн техникчийн үйлдвэр техникийн товчооны удирдлагууд оролцлоо.
Техникийн хэлцээс зохион байгуулсан өнөөдрийн зөвлөгөөн өр өгөөчтэй болсон тухай албаны хүн онцлон мэдээлж байна. Учир нь Эрдэнэт үйлдвэр үндэсний өдөр болсонтой уялдуулан зарим нэг бүтцийн өөрчлөлт орсонтой холбогдуулан техникийн асуудлыг хариуцах, эзнийг нь тодорхой болгож ажил үүргээ гүйцэтгэх нь чухал гэж үзжээ. Иймээс үйлдвэрийн техникчүүдийн үйлдвэр техникийн асуудалд хариуцсан ажилдаг мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсч гарсан шийдвэрийг техникийн бодлогод тусган ажиллахаар төлөвлөжээ. Техникийн хэлцээс одоо бид концепцийг санаачлаад явж байсан. За сүүл хөгжлийн бодлогын газарт төвлөрөө нэгтгээд явж байгаа. За үүнтэй холбогдуулаад үйлдвэрийн удирдлагаас төлөвлөлт төрцөглөөс 15 жилийн концепц буюу хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулад гарч байгаа. За үүнтэй холбогдуулаад бид яг галын улаан шугам дээр байдаг үйлдвэрийн техник товчуудын инженертэй уулзсан санал бодлын сонсъё. Ер нь цаашид яаж ажиллах вэ? Ийм нэг шалтгаан байна. За хоёр дахь шалтгаан маань юу гэхээр бизнес төлөлт маань бас ерөөдөө жил ертөм сайжрах хэрэгтэй. За энийг техникийн хэлцээс бизнес төлөлтөн дээр яаж ямар бодлого барих вэ? За энэ бодлогын хүрээнд үйлдвэрийн товчуудтайгаа санал бодлоос хэлцэж бас төлөлтийг маш тодорхой оновчтой байх тал дээр ямар арга хэмжээнд бүгдээр хамтарч байгаа юм байгуулах ярьлаа. За 3 дахь шалтгаан маань юу гэхээр та бүгд мэдж байгаа. Манай Эрдэнэт үйлдвэр маань үндэсний компани боллоо. Үндэсний компани болсонтой холбогдуулаад дэлхийн жишг уурхай биднийг харж байгаа. За Монгол Оросын хамтарсан үйлдвэр гэж байсан. За Оросын том гүрэн энэ үйлдвэрийг авч явж ирсэн байх гэсэн бодолтой л байгаа шүү дээ. Тэгэхээр бид энэ 17 оноос 18 оноос үнэхээр үндэсний үйлдвэр болсон толгодолд манай үйлдвэрийн инженер техникийн ажилчид өөрийн ур чадвараа мөн туршлага, оюун ухаанаа бусад дэлхийн жишг уурхад харуулах цаг нь болсон. Тэгээ үүнтэй холбогдуулаад бид яаж цаашдаа энэ үйлдвэрлэлийн бодлогыг техникийн бодлого авч явах вэ? Энэ дээр бас санал бодлоо солилцож ер нь бол инженеэр хэлэхэд Монгол инженерийн оюун ухааныг дэлхийд бас харуулах цаг болжээ. Бид энэ үйлдвэрийн үндсэн үйл ажиллагааг нуруунд дээр авч явж байгаа гэдгээр бас хоорондоо ярилцаж ямар ажлын төлөвөө гаргаж ямар байдлаар яаж ажиллах вэ гэдгийг бас ярилцах ийм 3 шалтгаан байсан юм аа. Зөвлөгөөнд оролцогчдод санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахад тодорхой байр суурьтай байж, техникчийн ажлын уялдаа холбоог сайжруулахаар үнэтэй санал бодлоо хэлж байна. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэлтсээс жилд 1 удаа зөвлөлдөж, жилийн ажлаа дүгнэж, тухайн жилийн ажлын төлөвлөгөө гарган ажиллахаар болжээ. За өнөөдөр олсон зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг дараагийн мэдээллийн хөтөлбөрүүдээр хүргэх болно. Анхаарлаа хандуулж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй байгаль орчныг хамгаалах хэлцээс сар бүрийн 3 дахь 7 хоног бүрийн лав гараг шуурхай зөвлөгөөнийг шууд утсаар хийж үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа ажлаа танилцуулдаг. Өнөөдөр болсон шуурхай зөвлөгөөнөөр үндсэн 4 асуудлыг хэлэлцжээ. Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй байгаль орчныг хамгаалах хэлтсээс үйлдвэрийн цех нэгжүүдийн үйл ажиллагааны хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавин хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 4-р шатны үйлчлэгийг зохион байгуулдаг. За өнөөдөр баяжуулах үйлдвэр дээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 4-р шатны иж бүрэн үзлэг шалгалт явагдаж байна. Үзлэг шалгалтын дүн мэдээллийг маргааш нэгтгэж гаргах юм. За энэ тухай өнөөдөр олсон шуурхай зөвлөгөөнөөр мэдээлж, өмнөх шалгалтын акт албан шаардлагын биелэлт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөл байдал хэрхэн явагдаж байгаа мэдээллийг хариуцсан ажилтнууд мэдээллээ. Жил болгоны 4 сарын 28-нд үйлдвэрлэлийн осны улмаас амнасаа ирсэн хүмүүсийн арга өндөрлөө үзүүлэх юм арга хэмжээ явагддаг. Энэ бол улсын хэмжээнд явагддаг. Тэгээ бид манай энэ компани зүгээс 4 сарын 1-ээс эхлээд 1 сарын аян зохион байгуулах гэж байгаа. Ер нь хамгаалах хэрэгслээ зөв хэрэгэлцгээе гэсэн нэг вариантаар ийм сарын аян явуулах гэсэн чиглэл өгчөд байж байгаа. Мөн Улаанбаатар хотод 2017 оны 3 сарын 30-31-нд нийт 4-нд хаб гэсэн баг хурал 6 дахь удаа зохион байгуулах гэж байгаа. Тэр өдөрдох хороо гэж яддаг мэлээ нийт 4-нд хаб өдөрдох хороо гэж байлгацсан зохион байгуулалтын хороо байлгацсан. Тэндээс манай хандаж албан бичигэрсэн байгаа. Энэ жилийн хувьд манай хот яригдж байгаа нэг 4-5 баг хуралд оролцъё гэсэн юм бодлоготой байж байгаа.
түүнчлэн хаврын улирал эхэлж, цаг агаар дулааран, цас хайлж, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл авахын байгаль орчныг хамгаалах хэлтсийн дараагаас өнөөдөр болсон шуурхаагаас үүрэг өгөгдөжээ. За эрх баасан гарагт буюу хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл авахын байгаль орчныг хамгаалах хэлтсийн эрүүл авахын өдрөөр үйлдвэрийн цех нэгжүүдийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар боллоо. Иймд энэ сарын 17-ны баасан гарагт үйлдвэрийн нийт цех нэгжүүд хариуцсан талбайн ус шуугын шууд цэвэрлэх, урьдчилан сэргийлэх ажил явагдах тул цех нэгжүүд уг ажилд идэвхтэй оролцож гарч болцшгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулахыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл авахын байгаль орчныг хамгаалах хэлтсээс анхаарууллаа. Дараагийн мэдээ, Самбүхийн өсвөрийн аврах шалгаруулах тэмцээнд Орхон аймгийн баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүргье. Энэ сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Самбүхийн улсын аврах шалгаруулах тэмцээнд хот хөдөөгийн 31 байгууллагын өсвөрийн 462 самбчин оролцож, хурд хүчээ уралдууснаас 48 кг-ийн жинт хангарт клубын тамирчин цогт очир алтан медаль хүртэж, Ирээдүйн одод сургуулийн 12 дугаар ангийн сурагч Бат Баяр мөнгөн медаль, Ирээдүйн одод сургуулийн сурагч Эрдэнэ Баяр, Сувд Эрдэнэ Бат Зэрэг нар хүрэл медаль хүртсэн. Орхон аймгийн биеийн тамир спортын газрын орлогч дарга дасгалжуулагч Дэлгэр Баяр, хангарт клубын дасгалжуулагч Наран Батар болон өсвөрийн 15 самбчнаас бүрдсэн баг тамирчид нийлбэр дүнгээрээ 3 дугаар байр шалгарсан амжилттай богц дүүрэн ирлээ. Урд нь би 2016 оны 10 сарын хэднэр нөгөө Арангаа явж алтан медаль авчихсан. Тэгээ багаараа хүрэл медаль авчихсан. Тэгээд 2017 оны 3 сарын 10-наас 12-ийн хооронд Самбүхийн улсын аврах шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан. Өрсөлдөгчд тэгээд их хүчтэй байсан. Өндөр чицтэй тэгээд мэхийн дагуулж мэхийг тэгээд өрсөлдөгчийн сул талыг харж гэсэн. 5 ялж мөнгө медаль авсан. Тэгээд тамирчид их хүчтэй байсан. Биеийн тамир спортын төрөлсөн сургалтад Ирээдүйн одод сургууль 2009 онд Орхон аймгийн засаг даргын 187 дугаар захирамжаар байгуулагдсан. 2009-оос 2010 оны хичээлийн жилд 7-оос 10 дугаар ангийн 4 бүлгийн 110 суралцагчтай ерөнхий эрдмийн 6, спортын мэргэжлийн 4 багштай нийт 22 хүний орон тоотойгоор Турк сургуулийн дотор байранд үйл ажиллагаа явуулж эхэлж байсан. Харин өнөөдөр Ирээдүйн одод сургууль өргөж 6-аас 12 дугаар ангийн 8 бүлэгт 150 гаруй сурагч спортын 9 төрлөөр хичээлж байна. Тул сургуулийн сурагчид улс төв дэлхийн тэмцээнд уралдаанд амжилттай оролцож Орхон аймаг Эрдэнэ хотынхоо нэрийг өндөрт өргөж явна. Дараагийн мэдээ, зэвсэг төвчний 96 жилийн ойг тохиолдуулан өсвөрийн бүхийн барилдааныг 1-р цэцэрлэгтээр зохион байгуулаад тус тэмцээнд 44 өсвөрийн бүх оролцож хүч бяра сорилоо. Өсөг шонхоор хүүхдийн барилдааныг Орхон аймагт 3 дахь удаага зохион байгуулж байна. Саржны баярыг хүүхдэн зохион байгуулж байсан тус тэмцээнийг энэ удаад зэвсэг төвчний 96 жилийн ойг тохиолдуулан улсын харцаг Чимбатын нэрэмжит болгон зарласан байна. Өсөг шонхоор хүүхдийн барилдаанд 1, 2, 16, 7, 22 зэрэг 25 цэцэрлэгийн өсвөрийн 44 бүх оролцож уран мэхийг уралдуулан бариллаа. Шүүгчдэр Говьалтай аймгийн Харьяат, аймгийн Арслан, Пүрэв сүрэн, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн отхон нар ажиллалаа. Бөхөр дагнаж амжилт үзүүлэх ирээдүйн тамирчдыг бэлтгэх зорилготой өөрсдөө нэрэмжит тэмцээнийг нэг 2 сард ч юм уу уламжил болгож тойрог маягаар ингэж цэцэрлэгүүдийг түшиж явуулъя гэсэн ийм шийдэлд хүрсэн. Энэ хүрээнд өнөөдрийн 1-р цэцэрлэгээс эхэлж байгаа 2 дахь энэ жилийн 2 дахь тэмцээн маань улсын начин Чимбатгай нэрэмжит болж ингэж явж байгаа. За энэ цовралд ингээд явагдах тэмцээнүүдээс маань барилдаанаас барилдаанд өсвөрийн тамирчдын маань амжилт гараа дэвээ шаваа цэгцэрч ур чадвар нь өснө. Энэ хүрээндээ бол цаашдаа бас улсын чанартай тэмцээн нэвтрүүлэг тэмцээнүүдэд бас аймагт төлөөж оролцох ирээдүйн бас авраг арслангууд маань хожим хойно миний бүхийн гараа бол тэр цэцэрлэгийн тэр хүний нэрэмж тэмцээнээс эхэлж ялаа гэд алдартнуудын манаас гигэн сайхан дурсамж энэ мөчтэй холбоотой үлдгүүлөө гэсэн үүднээс энэ тэмцээнүүдийг бид уламжлал болгож ингэж боловсрол соёлын газар энэ Говьалтай аймгийн арслангуудтай хамтарч ингэж тойрог маягаар тухайн цэцэрлэгийн захиргаатай хамтарч ингэж явуулдаг уламжлалтай болж байгаа маа. Намайг хүндэтгэлийн тэмцээнд оруулж байгаад их баярлалаа. Энэ тэмцээнд энэ хүүхдүүдээс одоо бөхөж гарна, тамирчид гарна, сайхан гарна шүү дээ. Одоо жинхэнэ өсвөр үеийн хүүхдүүд. Ийм тэмцээн байгуулж байгаа энэ цэцэрлэгийн хамт олон
Энэ эцэг эхчүүд эднүүд одоо бүгд баярлсан тарилснаа жилээ. Ардын зэрэг албанд ирээд 1954 онд улсын ачаа авсан. 53 онд зэрэг ирээд 56 онд улсын ачаа батлаа. Тэгээд зэрэг явдаач байсан. Тэгээд хөдөө яваад тэгээд тээврийн байгууллагч 90 он хүртэл тээврийн байгууллагад ажиллаж байгаа. Тэгээд тэтгэвртэй гарсан да. Тэгээд одоо идэвхтэй энд амжирж байж. Зэвсэг төвчний 96 жилийн өгтгөл болон улсын харцагчин Батын нэрэмжит болгон зарласан байна. За 2012 онд төрсэн 44 өсвөрийн бүх өсөх шонхор хүүхдийн барилдаанд оролцсноос эрх бүжинхэн цэцэрлэгийн бүх Хатан Баатарын чин хүслэн төрүүлж мөнх хоёрын амар жаргал үзүүлэн 9-р цэцэрлэгийн бүх төвшин төгсийн чин хүслэнаар удааллаа. Муур нохой тэжээдэг айл өрх иргэнээс жилд 5,000 төгрөг авахар болсон. Энэ ажлыг эхлүүлэхийн өмнө баг тус бүр дээр хичнээн айл өрх муур нохой тэжээж байгаа. За энэ татварыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар судалгааг гаргаж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4-р сарын 25-ны өдрийн ээлжид 9-р хуралдааны 4 тогтоолоор Баянөндөр сумын иргэд аж ахуй нэгж нохой муур тэжих эзэмших талаар мөрдөгч уран баталж Монгол Улсын ариун цэврийн тухай хуулийн 18.1-ийн 4-р зүйлд зааснаар гэрийн тэжээвэр нохой муурыг тогтоосон журмын дагуу мал эмнэлгийн үзлэгт оруулж халдвар хамгааллын дэглэм сахих хүн мал амьтны ялгадас хаяглаар хот суурьны гудамж талбай зүлэг ногоон байгууламж орон сууц түүний орчныг бохирдуулахгүй байх мал амьтнаас хүнд халдвардаг өвчнөөс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино гэж заасан байдаг. Тэгвэл айл өрхийн гэр бүлийн гишүүнд тооцогддог гэрийн тэжээвэр муур нохойноос татвар авах болсон талаар Баянөндөр сумаас мэдээллээ. Энэ ажлыг нэгдсэн журмаар хэрэгжүүлэхийн өмнө баг тус бүр дээр хичнээн айл өрх муур нохой тэжээж байгаа судалгааг хийх юм байна. За энэ одоо нохой муур аж ахуй нэгжүүд одоо эзэмшиж байгаа тийм ээ. Нохой муурыг эзэмшиж байгаа иргэд аж ахуй нэгжүүд маань журмын дагуу бас хураамж татвар төлдөг болё гэсэн энэ асуудлыг бол 2016 оны 9 сарын 9-ний өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар батлагдсан журмын дагуу асуудлыг бол зохион байгуулалт явьж байна. За хураамжийг бол хэрхэн яаж хураах вэ гэсэн гарц гаргалгааг бол бид сумандаа бол ажлын хэсэг байгуулагдаад ярилцсны үндсэн дээр эхлээд бол яг ажлын багуудын ажлын албуудаар дамжуулж хураах энэ боломжийг судалсан. Инхэд үл ер нь үлийн бас зовлонтой зардал өндөртэй байна. Гэсэн үгнээс бид нар одоо Эрдэнэ болгоны цахилгаан түгээх шүлжээ. За Эрдэнэ тус гэсэн одоо энэ төрийн өмчт өдрийн газруудын удирдлагуудтай ярилцаад за иргэдийг одоо нохой тэжээж байгаа иргэд аж ахуй нэгжүүдээс сард одоо 400 төгрөг буюу жилийн 5,000 төгрөгийн хураамж. Энэ нь гэр хороолдоо. За орон сууцны хороолдоо бас нохой муур тэжээж байгаа иргэдээс бол жилийн 6,000 буюу сард 500 төгрөг гэж хураахаар ингэж оруулсан байгаа. Яг одоо батлагдсан журмынхаа дагуу бол бид нар 2017 оны 1 сарын 1-ний өдрөөс эхэлж хураах ёстой байсан. За бас энэ бэлтгэл ажлууд бол харахад хангагдаагүй учраас одоо энэ оны одоо энэ 4 сарын 1-ээс хурааж авахаар ингээд тохироод ингээд явж байна. 2017 оны 1-р сарын 1-ээс эхлэн энэ татварыг авч эхлэхээр сумын хурлаар баталсан боловч цахилгаан ашигласны төлбөр дээр нэмж явах тухай Эрдэнэ болгоны цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит төвцөд компанитай хилэлцэж тохиролцох ажлууд хийгдэж бэлтгэл ажил зэргээс шалтгаалan хойшлоод байсан. Харин эх сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх шийдвэрийг ажил хэрэг болгохоор төлөвлөжээ. Мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны ярилцлагаар үргэлжлэн хүрч байна. Анхаарлаа хандуулна та бүхэн. Зурмалаа бүтээн байгуулалт дэлхийн шилдэг аж ахуйн Эрдэнэ төлбөрийн Эрдэнэ телевизийн мэдээлэл төлбөрт таам дугаарыг хүндэт үзэгч та бүхэнд баярлалаа. Мэдээлэл төлбөрийн энэ өдрийн зочны ярилцлагын цагаар эхлүүлэн болж байна. За энэ удаагийн зочноор Орхон аймгийн застрын таман газрын цэргийн штабын дараа хурандаа Батцуур манай студиуд хүрэлцэн ирсэн байна. Танд орой мэнд хүргэе. За баярлалаа. Танд ч орой мэнд хүргэе. Тэгэхээр Орхон аймгийн застрын таман газрын цэргийн штабын хамт олонны үйл ажиллагаа, үндсэн үйл ажиллагааны талаар яриагаа эхлэе. За Орхон аймгийн засгийн даргын таман газрын цэргийн штаб нь Монгол Улсын их хурлаар 2015 онд батлагдсан батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг 2016 оны 9-р сарын 1-нд батлсан батлан хамгаалах багц цуулуудыг хэрэгжүүлэх, орон нутгийн хамгаалтын тогтолцоог төгрөжүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, шанал тавих. За иргэдийг цэргийн жинхэнэ алам татах, гэрээ цэргийн аламд элсүүлэх, цэргийн дүүцүүлэх аламд элсүүлэх, цэргийн өргөтөн албан тушаалтгуудын сургалтыг зохион байгуулж явуулах, төрийн захиргааны албан тушаалтгууд цэргийн бэлтгэх сургалтыг зохион байгуулж явуулах, цэрэг техникийн тоо бүртгэлийг хөтлөх, иргэд залуу хойчуугийн цэрэг хоронд үндэсний
бахаралт хөдлөлийг төлөвшүүлээд гол үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Өнөөдөр Орхон аймгийн засгийн газрын цэргийн штабаас олон үйл ажиллагаануудыг явуулж байгаа. Тэгэхээр манай цэрэг татагдж байгаа цэрэг даачид тийм ээ. За 2017 онд ялангуяа Орхон аймагт оюутан цэрэг гэсэн үйл ажиллагааг явуулахар төлөвлөсөн байгаа. Энэ талаар бас үзэгчдэд тодруулж ярил. За Монгол улсын ерөнхийлөгчийн 2013 оны 80.01-р зарлагаар оюутан цэрэг хөтөлбөр гэж анх хэрэгжих хэрэгжсэн. Энэ зарлагын дагуу Батлан хамгаалах шинжлэх ухаан боловсролын сайдын тушаал гарч 2014, 15, 16 онуудад оюутан цэрэг маань хөтөлбөрийн хүрээнд 2 сайдын тушаалаар зохион байгуулалт явагдажсэн. За өнгөрсөн 16 оны 9-р сарын 1-нд батлагдсан Батлан хамгаалахын багцуулуудаар оюутан цэрэг хөтөлбөр нь албан ёсоор цэргийн албаны тухай хуулийн 7-р зүйл тулхтан орж оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах гар хуульчлан заагдсан байдаг. За энэ хуулийн дагуу 2017 онд Монгол улсын хэмжээнд нийтдээ 1000 оюутан цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж явуулнаа. За үүнээс 750 оюутан сурагчийг Улаанбаатар хотод, за 150 оюутан сурагчдыг Ховд аймагт буюу Баруун Тавин аймаг, 50 оюутан сурагчийг Дорн аймагт 103 аймаг, за манай аймагт 100 оюутан цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж явуулахаар бид бэлтгэл ажлыг хангаж байна. За цэргийн албаны тухай хууль гарсны дагуу Монгол улсын засгийн газрын 2017 оны 1-р сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоол гарч оюутан цэргийн сургалтыг зохион болгох журам батлагдсан. За энэ журмын дагуу бид нэр манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хотгон бэлгийн нэмэлт технологийн дээд сургууль, Монгол улсын их сургууль, Орхон их сургууль, Маргад дээд сургууль, 2 мэрэгжлийн сургалт төлбөрийн төвийн оюутан сурагчтай бид нэр энэ тогтоолын дагуу холбогдох журамд лаврыг танилцуулсан. Үүний дагуу одоо оюутан сурагчтай оюутан цэрэгт элсүүлэх бүрдэх ажил зохион байгуулалт явагдаж байна. За бүрдэх ажил маань энэ сарын 15 хүртэл зохион байгуулалт явагдана. За дараа нь бид нэр 3 дугаар сарын 18 буюу хагас өдөр оюутан цэргийн эрүүл мэндийн үйлчлэг бие биелдэр хөгжлийн төвшинг тогтооно. За 25 гэхэд одоо энэ оюутан цэргийн маань бие биелдэр хөгжлийн төвшинг эрүүл мэндээр тэнцсэн оюутан сурагчид маань нэрс одоо Батлан хамгаалах сайдын тушаар баталгааж ирэх юм аа. Ингээд 4 дугаар сарын 1-ээс 7 хоногийн бэмб нэм гаргуудад 2 багц буюу 96 цагийн хичээлийг зохион байгуулж явуулнаа. За тэгээд энэний төгсгөлд шүүлэг аваад 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 13 хүртэл 540 цаг буюу 560 цаг буюу 14 багцын сургалтыг хээрийн гаралт буюу 182 дугаар ангийн сургуулийн төвөг түшиглэн зохион байгуул явуулнаа. За энэ дээр нэг асуудал хэлэхэд оюутан сурагчдын маань одоо танхимын 2 багц буюу одоо 96 цагийн сургалт бол төлбөртэй байх юм. За энэ бол төлбөр нь бол хамгийн бага үнэлгээ буюу 2 кредитийн мөнгө 1 кредит 38 мянга буюу 76 мянган цасны кредитийн төлбөртэй. За үлдсэн 2 сарын сургалт бол төрөөс энэ оюутан сурагчдыг үн төлбөргөө байрлуулна, хоолно, хувцлна, яг хугацаа зэргийн албаа идэх бүх хангамж үйлчлэг эдлэх ийм одоо сургалтын хөтөлбөр байгаамаа. Тэгэхээр дүүцүүлэх алба мөнгөн төлбөр гэж ярьдаг шүү дээ. Тэр одоо манай Орхон аймгийн цэргийн насны албаа одоо хугацаанд цэргийн албаа гэж хэр хамрагддаг юм бол энэ дүүцүүлэх албаны талаар. За өнөөдөр Монгол улсын хэмжээнд цэргийн албаах 2 хэлбэр явагдаж байна. За нэгдүгээр цэргийн албаа 18-26 наснда цэргийн жинхэнэ албыг биеэр авах. За мөн 16-аас 26 наснда дүүцүүлэн орон нутагт биеэр авах. Мөн 26 наснаас насны хугацаа цэргийн албах насны дээд хязгаарт хүрч хуулиар тогтоосон хугацаа цэргийн албыг биеэр хаагахын тулд цэргийн албыг дүүцүүлэн мөнгөн төлбөр хэлбэрээр хаах юм. Энэ хэлбэр бол 26 наснаас дээш наснд хүргэн. За энэ хэлбэрийн мөнгөн төлбөрийн хэмжээг бол жил болгон засгийн газар тогтоогоо өгчдөг. За энэ мөнгөний хэмжээ бол тухайн жилд одоо нэг цэрэгт оногдох хувьсах зардлаар одоо энэ мөнгө хэлбэр тогтоодог. 2017 он 2 дугаар сарын 8-ны өдрийн засгийн газрын 51 дугаар тогтоолоор цэргийн дүүцүүлэх албах мөнгөн төлбөрөөр албах мөнгөн төлбөрийн хэмжээг 5,52,234-оор тогтоосон байгаа. Гэхдээ энэ мөнгө бол дотроо одоо цэргийн дүүцүүлэх албаагч 18-25 нас хүртэл 7 жил дараа нь чөлөөлөгдсөн байгаа. Энэс одоо харгалзуулан цэргийн албаны тухай хуульд байж байгаа. 7 жилд бол энэ мөнгөний төлбөр 14%, 6 жил одоо 28%, 5 жилд 32%, 4 жилд 46%, 3 жил одоо 64%, 2 жилд 88% гэдэг ингээд харгалзуулаад тогтоосон ийм хуулийн залттай байж байгаа. Тэгэхээр өнөөдөр цэргийн алба 2017 оны 1-р ээлжийн одоо хугацаа цэргүүд татагдсан байгаа тийм ээ. 16 оны. Тэгэхээр энэ манайха одоо Орхон аймгаас явж байгаа цэргийн алба хааж байгаа цэрэг дайчид маань хаана одоо голцоо алба хааж байна. Энэ одоо цэргийн алба хааж байгаа цэрэг дайчдын арга иртэй хэр эргэх холбоотой ажиллаж байна. За цэргийн жинхэнэ албаны 2016 оны 1-2 дугаар ээлжээр цэргийн жинхэнэ албан татагдан Орхон аймагт татагдсан одоо манай иргэд маань зэвсгэл хүчний тэг 13, тэг 14, тэг 15, тэг 16, тэг 17
119, 120, 326, 336, 338 дугаар ангиудад хэлийн зэргийн 0101, 0108, 0164, 0252, 0306, 0132 гэсэн одоо нийтдээ сэтгүүлчний улсын зэргийн 21 анги байгууллагад манай хугацаа зэргийн албаа нэр төртэй хааж байна. За өнгөрсөн оны өмнөх буюу 12 дугаар сарын 26-нд бид сэтгүүлчний одоо өмнө чиглэл буюу Улаанбаатар хотын баруун чиглэлд байгаа буюу тухайлбал тэг 13, тэг 17, 119, 120 хэлийн зэрэг 0252, 100 баян 334 дугаар ангийн даажтай эргээд ирсэн. Энд бол засаг дарга аймгийн засаг дарга Батлууд өөрөө бичлэн одоо 334 дугаар ангид оролцож зэрэг даачлаа иргэсэн. Хүмүүрт одоо шинэ жилийн өвлийн бэлгийг явж арга гэрээс нь мэдлэгээ дамжуулж мөн аль бааж анги салбарт нь бас одоо сургалтын материал хэмжээ тусдаа үзүүлсэн байгаа. Саяхан бид шинэ 8-ын дотор зүүн чиглэлийн анги буюу одоо Сэвсгтүүчний тэг 14, тэг 16, 0200, хэлийн зэрэг 0252, 338 дугаар ангид аль бааж зэрэг даажтай албаны хаагаад ирлээ. Манай зэрэг дааж маань албаа нэр төртэй хааж байна. Мөн одоо бидний сар шинийн баярын өмнө сайн үлсэн аян нүч цэргийн жинхэнэ аль бааж байгаа манай даажтай арга гэр бас амьдралын баталгаа төвшин доогоор амьдралтай айл өрхөд байдаг. Өрх 7-оос энэ 2 эмэгтэй буюу Даваатагийн одоо 17-д орхисон суух Монгол суулын ориг л одоо хүүхдийн зэрэгцүүчний 326 дугаар энд одоо айлын илүүгэрт одоо түрээсээ сууж шинэгээр олголоо. Мөн одоо Даваатагийн хэлийн зэргийн 0164 дугаар хэмжээ Чулуун зүрхийн Халиун Бат гэх зэрэг баялагчийн арга гэр Даваатагийн мөн 18 25 дойж байгаа. Энэ маань одоо зуны зүгээр байшин сууж байгаа байшинг одоо бид нэр өвлийн байшин болгон засварлаж бас одоо арга гэрт нь дэмжлэг суслаа үзүүллээ. Нийгмийн сайн сайхнад олон зүйлүүдийг хийж байна гэж. За тэгэхээр манай Орхон аймагт бол Ахмад Даачид одоо энэ хөө цэргийн баяр удахгүй болох ч өнөөдөр 14-ний өдөр энэ хагас өдөр одоо 3 сарын 10 буюу 18 буюу Монгол цэргийн өдөр зөвшөөрсөн үүсгэн байгуулсан 96 жил явуулна. Тэгэхээр Ахмад Даачдыг энэ үеэр дурсахгүй байхын аргагүй. Өнөөдөр Орхон аймагт ичнэ Ахмад Даачин байна. Ер нь Ахмад Даачтай ямар шигэн дэмжлэг тусалцаа үзүүлж байна. Тэднийг одоо бас олон нийтэд сурталчлах тэр одоо дайнд оролцож байсан үеийн одоо бас залуу үедээ хүрэх талаар ямар ажлуудыг зохион байгуулдаг. За манай Орхон аймагт 1945 оны чөлөөлөх танд оролцсон одоо 6 Ахмад Даачийн амьд цэргийн тунх амьдарч байна. За тухайлбал одоо манай Зэст багт Шагдэрийн Сүрэмжөв, Уурхайчин багт Гончгийн Дугууржөв, Оюут багт Донойн Дамдын Сүрэн, за Их Залуу багт энэ Жанингийн Донормаа. За тэгээд манай одоо 5 дугаар аймгийн урт толгой багт одоо Дашгүйгийн Бүрвж өгсөн ийм 6 Ахмад Даачийн тунх амьдар. За бид нэр одоо Ахмад Даачийн гавьяа зүтгэл тэдний байгуулсан гавьяаг одоо бид хэзээ ч марч болохгүй байгаа. Энэ хүмүүс одоо халуун аймаг бүлээн цусаараа эх орныхаа сум газрын төлөө тэмцэж ирж бидний өнөөдөр ингэ тунх амьдарлыг авчирсан юм Ахмад Даачтай. Бид энэ Ахмад Даачтай сар шинийн баяр, цэргийн баяр, мөн одоо ялтын баяр, намар болдог чөлөөлөх тайны хоогоор жил болгон хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулалт явуулдаг. Одохгүй Монгол цэргийн баярын өдөр үеэр зөвшөөрсөн 96 жилийн болно. Энэ аг өгтөж одоо ямар ажлуудыг зохион байгуул. Манай Орхон аймагт бол одоо бас 2 зөвшөөрлийн ангиуд одоо үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. За Монгол цэргийн өдөр зөвшөөрсөн 96 жилийн хойг тохиолдуулан одоо цэргийн шатаваас зөвшөөрсөн анги тулгуур бид нэр гол нь одоо иргэдтэй чиглэсэн. Иргэд олон түмэнд одоо зөвшөөрсөн өнөөгийн гүйцэж байгаа үргийг таниулах, хууль тогтоомж хэрэглэх ажлыг зохион байгуулалт явуулж байна. Та тухайлбал бид нэр түрүүн өөрчлөлөө одоо бид нэр 2016 оны 1-2 дугаар хэлээр татагдсан даачтай эргэх тэдний одоо зэргийн албаны үйл ажиллагаа танилцсан арга хэрэгсэл дэмжлэг үүсгэх ажил бол зохион байгууллаа. За мөн манай хүчний байгууллагын үндэсний аюулгүй байдлыг тусгаарсан чиг байгууллагад аль бааж байгаа бүсгүүчүүдтэйгээ мөрөлтөө бүсгүүч тэмцээнийг 3 дугаар сарын 15 цагаас зохион байгуулж явууллаа. За Батлан хамгаалал хууль тогтоомж хэрэглэлтийг орон нутагт хангах энэ үйл ажиллагаа дэмжлэг үзүүлэх ажилтнаа манай аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн урлын төлөөлөгчдийн дунд тэтгэрийн одоо цэргийн хэргийн мэдлэг болон сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх буудах хор чадварыг нэмэгдүүлж байгаа буудлагын тэмцээнийг өнгөрсөн 3 дугаар сарын 11-нд зохион байгуулж явууллаа. Мөн цэргийн өрөөний анги салбаруудын хооронд цогцлбор тэмцээнийг зохион байгуулж өчтөр дүнгээ гаргалаа. За удахгүй бид одоо маргааш нөгөө өдөр 3 дугаар сарын 16-10 цагаас манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүчний байгууллага юу одоо аюулгүй байдлыг тусгаарсан чиг үр бүхэ байгууллагын донд уламжлалт маркс тактикийн засаг даргын дамжид маркс тактикийн тэмцээний зохион байгуулж явуулсан. Мөн 17-нд одоо ерөнхий боловсролын баг дунд ангийн сурагчдын дунд цэрэг эх орны сэвттэй найрал дууны тэмцээн. За 17 цагаас үндэсний бүхэн барилдаан зохион байгуулж явагдана. За өнөөдрийн мэдээлэл хөтөлбөрийн зочноор Орхон аймгийн засгийн дамгын газрын цэргийн штабын дарга Хурандаа Батцуур манай студид хүрэлцэн ирж оролцож байна. Тэгэхээр сойрын өдрүүдэд зохион байгуулах үйл ажиллагааны талаар замун цэрэг даачдын арга гэр цэрэг даачтай одоо аль бааж байгаа талаарх мэдээллүүдийг хөрвүүлээ. Өнөөдөр
саяхан бас цэргийн насны хүмүүсийг бүртгэх үйл ажиллагаа явагдсан тийм Орхон аймагт. Тэр энэ бүртгэлийн ажилд одоо хэрэг зэрэг хамрагдсан байхын одоо цэргийн насны иргэд маань за мөн одоо бэлтгэл одоо очиорууд бэлтгэл одоо цэргийн хүмүүс маань одоо хэр зэрэг одоо энэ үйл ажиллагаанд хамрагдсан байна. За жид болгон одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн заавар за санжирхтөгчийн санжиртай ундрахад тушаалын дагуу 12 дугаараар цэрэг техник шинжилсэн доогуур төлөө зохион байгуулж явуудаг. За өнгөрсөн бид нар 17 оны цэрэг техникийн доогуур төлөө 12 дугаар сарын 1-ээс 30-ны хооронд зохион байгуулж явагдсан. За тэгээд дүнг нэгтгэж бид нэр цэргийн мэрэгчлүүдэн дээд байгаль хүргэсэн байгаа. Энэ доогуур төлөөр бол манай аймгийн цэргийн насны болон бэлтгэл болон төлөөнд байгаа бэлтгэлд байгаа офицер ахлагчнараа маань одоо нийтдээ 98.2% хамралтай зохион байгуулж явагдсан. За баярлалаа. Бидний урилга хүлээж авч хүрэлцэн ирж өнөөдөр бас мэдээлэл хөтөлбөрийн энэ өдрийн зочноор уулзсанд маш их баярлалаа. За мэдээж одоо энэ 3 сарын 18-нд бүх цэргийн баярын өдөр болно. Энэ өдөрт одоо цэргийн алба хаасан за мөн цэрэг дайж ахмад дайжтай эрдэмчүүд орхинчуудад баярын мэдлэгээ төвшүүлэх боломжтой байна. За баярлалаа. За Монгол улсын их хурлаас зэвсэгч хүчний өдрийг Монгол цэргийн өдөр болгон нийтээр тэмдэглэж авах хуульчсан дагуу Монгол цэргийн өдөр зэвсэгч хүчний 96 жилийн хон баяр төдрийг тохиолдуулан Орхон аймагт ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байгаа офицер алах төрөөч байлдагч нар болон бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер алагч нар ахмад дайчид цэргийн өргөлтөн таа бүхэндээ цэргийн штаб улсын нэрийн өмнөөс болон хойсоо чин цэцлэгээ мэдлэгээ төвшүүлье. Одоогоос сэртээ 2226 жилийн өмнө Модон Шинэн хаан Төв Хадад нутгалж байсан Монгол нүүдэлчин аймаг гэдэг баялдан дагуулд нэгтгэж анхны төрд улс болох хүчрэг хүний үгүрнийг байгуулсан цагаас Монгол цэргийн бууралт өгөх эхэлж тэртээ 811 жилийн өмнө эзэн Чингис хааны их Монгол улсын Монгол цэргийн одоо сүр хүч байлдах чадвар сахилахад дэвжүүн дэлхийд дахна гайхамшигт түүхийг үлдээсэх та бүхэн мэднэ. Энэ түүхэн уламжлалыг сэргээж 1911 оны үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл ялалт 1921 оны ардын хувьсгалын ялалтын үтөнд гадны төрөнгөлөө чөлөөлөж Монгол улс тургад тусгаар Монгол улсаа сэргээ мандуулсан. Хасгын голын 1939 оны байлдаа 1945 оны чөлөөлөлтөд 1940-47 оны баруун хилийн тулгуурлалт болсон ялалтын гол хөдөлгөгч бол Монгол цэрэг байсан юм а. Монгол улсын зэвсэгч хүчний шинэ үеийн түүхийг бэлтэж байгаа энэ үед Монгол цэрэг эх орныхаа тусгаар тогтлыг хамгаалан бэхжүүл үйл хэрэг мөн олон улсын энгийн сахилгын ажиллагаанд Монгол цэрэг зэвсгэл хүчний тааж цэргийн багийн бие бүрэлдэхүүн түүхэн үрэг үзэж өмнөө загсан зорилттой нэр төртөө биелүүлж Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийд дахна мандуулан одоо байгаа нь Монгол улсын зэвсгэж хүчний дайчин бол Монголын ард түмний бархал болж байна. Монгол улсын зэвсгэж хүчний эртний ирээдүйн 3 цагийн түүхийг бичиж байгаа энэ он цагийн хугацаанд манай орхинчууд эрдэнчүүд Монгол улсын батлан хамгаалах төрийн нэр хүнд үзэлтэй хариуцлагатай үргээ нэр төртөө биелүүлж ирсэн түүхэн сайхан боломжтой. Ингээд Монгол цэрэг өдрийг тохиолдуулан эрдэнчүүд та бүхэндээ гэр бүлийн гаджаас хамгийн сайн сайхныг хүсье. Монгол цэргийн сүлэмэр үеийн үед мандан бадрахалтугаа баярлалаа. За баярлалаа ингээд Зооны мандат батлан байгуулалт дэлхийн шилдэг аж ахуйн Эрдэнэ түүлэр эрдэнэтийн мэдээлэл хөтөлбөрийн энэ өдрийн зочноор Орхон аймгийн засгийн тамга газрын цэргийн штабын дараа хурандаа Батцуур манай студид үргэлжлэж оролцлоо. Бид бүгд хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Мэдээлэл хөтөлбөр өргөлжиж байна. Эрдэнэ телевизийн 5 гарагийн мэдээллийн хөтөлбөр цахим мэдээлэлээр үргэлжлэн хурж байна. Та бүхэн мэдээлэлээ хүлээн авч үзнэ. Улсын хэмжээнд нийт 26.2 сая мал төлөлөн. Мал төлөлт эхэлж одоогийн байдлаар нийт хээлтэгчийн 1% буюу 257.9 мянган хээлтэгч төлөлөж 256.5 мянган төлөв буюу гарсан төлийн 98.4% нь боожиж байна. Мөн одоогийн байдлаар нийт нутгийн 50% буюу нутгийн хой тагс болон Алтай цас сумдад 10-аас 53 см зузаан, нягтарч хатуурсан цастаа нийт 13 аймгийн 54 сум зуудын, 16 аймгийн 74 сум зодорхуу байдалтай байна. 3 дугаар сарын цагаан гарын урдчилсан мэдээгээр цаашаа цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе хүчтэй цасан болон шорон шурах шуурх төлөвтэй байгаа тул мал төлөлт, малын хариулга малгаанд тааламжгүй байхыг анхаарч цагаан гарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг малчид ард иргэдэд зөвлөж байна. Ажилгүй иргэдийн 57%-ийг залуучууд эзэлж байна.
Үндэсний статистикийн хорооноос энэ оны 2 дугаар сарын нийгмийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Энэ оны 2 дугаар сарын эсэст хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 47.2 мянга болсон байна. Тэдгээрийн 34.1 мянга нь бүртгэлгүй ажилгүй иргэд, 13.1 мянга нь ажилтаа боловч өөр ажил хайж байгаа иргэд юм байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.6%-ийг 15-аас 34 насныхаа эзэлж байна. Мөн энэ үзүүлэлт өмнө говь, Сүхбаатар, Сэлэнг, Төв, Ховд, Орхон, Дорногов, Арангай, Өвөрхангай, Говьалтай, Дундгой, Баянхонгор, Говьсөнбөр, Хөвсгөл аймагт улсын дунджаас 1.1-ээс 9.9 пунктээр илүү байна хэмээн мэдээллээ. Бүртгэлгүй ажилгүй иргэдийн 45.5%-ийг бүрэн дунд, 31.4%-ийг дипломын нийт болон бакалаврыг, 6.9%-ийг техникийн болон мэрэгжлийн, 2.1%-ийг бага, 1.7%-ийг магистр, доктор, 1.1%-ийг боловсролгүй иргэд эзэлж байгаа юм байна. Сарын дундаж цалин 942 мянга төгрөг болжээ. Сарын дундад цалингийн хэмжээ 2016 оны 4-р улирлын байдлаар 942.9 мянга төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөнөөс 75 мянга төгрөг орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм а. Эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 37.3 мянган аж ахуйн нэгж байгууллагын 577.9 мянган ажилчид хамрагдсан байна. Тус тайлан тусгагснаар цөөн буюу жижиг аж ахуйн нэгжийн дундад цалин 610 орчим мянга, харин томоохон аж ахуйн нэгж буюу 200 ба түүнээс дээш ажилтнтай компани сарын дундад цалин 1.3 сая төгрөг байгаа юм байна. Ажилчдын цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны нэгдсэн ангиллаар нь авч үзвэл уул уурхай олборлолтын салбар 2.3 сая төгрөг буюу хамгийн өндөр цалинтай. Харин орон сууц, нийтийн хоолны үйлчлэгээний салбарын ажилчид 599 мянга төгрөг буюу хамгийн бага цалин авч байна. Тамхины татварыг нэмэх шаардлагатай гэлээ. Оросын холбооны улсын эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Ольга Кенори, Оросын холбооны улсын нийгмийн эрүүл мэндийн төвийн судалгааны үндэсний төвийн хуульч Виктор Зеков нар олон улсын тамхины хяналтын суурь конвенцийн зарчмыг Монгол улсын тамхины хяналтын тухай хуульд тусгахад дэмжлэг үзүүлэх санал солилцох зорилгоор манай улсад ирээд байна. Монгол улсад 2012 онд батлагдсан тамхины хяналтын тухай хууль болон олон улсын конвенцэд нийцсэн сайн хууль байсан. Харин 2015 онд зарим бар, ресторан гэх мэт газруудад тусгай тамхины өрөөтэй байхаар өөрчлөлт оруулсан байна. Монгол улс тамхины хяналтын тал дээр яг зөв замаараа явж байна. Тиймээс ч тамхины татварыг нэмэх бодлого баримталж, тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна хэмээн Оросын холбооны улсын төрийн думын дэргэдэх эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Ольга Кенори ярьсан байна. Герман улсаас тусламж хүссэн байна. Улсын хурлынхаа Монгол-Германы хөвлөгийн гишүүд холбооны бүгд найрамдах Герман улсад ажиллах үеэр эдийн засгийн хямралын энэ үед төсөв болон хөрөнгө оруулалтын чиглэлээр туслахыг хүссэн байна. Аялчлалын бүрэлдэхүүнд улсын хурлын гишүүн эдийн засгийн байнгын хорооны дарга Тэрвиш Давг, Балан хамгаалахын сайд Батард нь улсын хурлын гишүүн Ган Тулга, Мурат Ундарма, Цогтбаатар нар явсан байна. Аялчлалаар улс төр эдийн засаг, Батлан хамгаалах парламент хоорондын чиглэлээр сан солилцсон байна. Тус улсын парламентын дарга гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга парламентын дэд хилэгч сонгуулийн хяналт халдшгүй байдлын зохион байгуулалтын гишүүн зэрэг томоохон албан тушаалтнууд Монголын төлөөлөгчдийг хүлээн авсан байна. Мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд хотуудын цаг агарын мэдээлэл болон валютын ханшийн мэдээллийг хүргэж байна. Анхаарлаа хандуулно.
Эрдэнэ телевизийн 5 гарагийн мэдээллийн хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхний маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Баяртай.